амрыг мэдчилж байна. Археологийн нууцуд нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар гэр бүлийн сонголт Улаанбаатар гурил компани болон Future of Lifestyle Tokyo аппликейшны өвөнд итгэж ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одондөр радио 107 83.3 гэсэн хос телефоноор та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдөр Марат төгш маань Македоны Александрийн байгуулсан Сүр Жавхланд Александр хотын тухай бидэнд ярьж өгнө. За багштай өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За Македоны Александрийн байгуулсан Сүр Жавхланд хот гэдэг энэ цаг үед бас ийм хот байсан юм уу гэд харахад бас үнэхээр одоо итгэхэд бэрх юм гайхалтай зохион байгуулалттай хот байна. За Александрийг эртний төвчдийн үгээр бол энэ хотын нууц жижигхэн алтан хайрцагт хадгалаастай байжээ. Үнэт чулуун чимэглэлтэй алгын чинээ тэр хайрцаг 2300 жилийн тэртэйг нэгэн их тулаанд ялагдсан Персийн гутахаар Дарий хааны Эрдэнэсийн сан хөмргөөс олдсон байдаг. Дарийг ялсан агуу Александр мөнх хайрцгийг ихэд нандинг өмчилж дотор нь өөрийнхөө хамгийн үнэт тогшил болох хомерын туйлсуудыг хийн лацацсан гэдэг. Юуны явдлаас хэдэн жилийн хойно Египт орныг эзэлснийхээ дараа Александр хомер найрагчийг өөр дээр нь ирж Одиссей найраглалаасаа хэдэн шат уншиж өглөө хэмээн зүудэлжээ. Тэдний дунд Египтийн харьяанд байх газар дундын тэнгис дэх Фарос гэх арлыг онцгойлон дуулсан хэдэн мөрт байлаа. Зүүд зөнгийн ертөнцид сүслэн итгэдэг байсан Александр маргааш өглөө нь мөнхүү арлыг зорин очиж хад асах дээр нь удаан гэгч нь бодлуулан суужээ. Чингээд алтан хайрцгаа гартаан авч ухсхийн босоод шийдэмгийн аргагүй толгой тогсон гэдэг. Жухам тэр мөчөөс тэрл орхиудч мартагдсан арлын алтан шаргал эргээс эртний ертөнцийн хамгийн гайхамшигт хот сүндэрлсэн домогтой ажээ. За тийм. Тэгэхээр одоо археологийн нууцуд нэвтрүүлгийнхээ яг энэ удаагийн дугаараар бид нийл мөрний бэлчирт газар дундын тэнгисийн хөвөнд худалдааны бүх замууд ингээд огтлцдог онцгой газар сүндэрлэн босож өөрийнхөө үр хойчст үлдэх үүх түүхээрээ мөнхөлсөн эртний Александр хотын тухай ярих юм. За Александрия бол Египтийн умард хэсэгт нийл мөрний адагт орших газар дундын тэнгисийн эрэг дагуу 32 км үргэлжилсэн гайхамшигт хот. Гэхдээ Александриагийн анхны тойр 2000 жилийн тэртээх хэдэн 10 үе мөчлөгөөс бүрдэх хочлтын түүх мөхөл сэхлтийн дунд бий болсон гэсэн. За Александр хотынхоо одоо ингээ бүхэл үеийн туршид түүхэн хугацаанд юу одоо туулсан бэ гэдэг тий дайн тулаан одоо хөгжил цэцэглэлд маргатагдсан орхигдсон гэх мэтлэнгээр хамгийн олон одоо бас түүхүүдийг өөртөө шингээсэн хот гэдэг нь бол тодорхой байгаа. За хамгийн анхны сүм дугуйн хөшөө баримтуудынх нь хан туурга аадар одоо ингээ тий багны одоо зарим одоо хилтерхий Каир, Лондон, Нью-Йорк хүртэл ачигдж дэлхийн нийтэд одоо ингээ хамгийн том музейнуудын үзмэрийн танхимд заларсан бол зарим нь одоо газар хөдлөлт цэргийн халдлага товтлогооноор суйдаж эсвэл тэнгисийн иргэшээлд одоо ингэж автаж живсэн гэж байгаа байхгүй. За энэ хүү одоо ингээ эртний түүхэн хотыг ойлгож санахын тулд тэрхүү олон үе давхаргыг хуулах хэрэгтэй болж байгаа. Мөн олон түмний оюун санааны гүн бат шингэсэн эндүрэл ташаарл байх нь олонтой. Дам яриа одоо багцаа төдий ойлголтыг няцаах шаардлага одоо гардаг гэж байгаа байхгүй. За Александрия шиг үлгэр домгийн гэлтэй хот суурин бол хот суурин бол тун цөөхөн. Уг хот бол тоотоо хитгэн гэгдэх агуу ихийг нэг болсны гол шалтгаан нь хорвоогийн бүх түүх шаштрыг нэг дор хадгалах гэсэн анхны том хот байсантай холбоотой. Тийм онцгой газар болох явцдаа дэлхийд дахны хот хүрээний хөгжлийн түүхэнд цоошин бүхэл бүтэн 90 үеийн шанг татсантай холбоотой. Хотын үүсэл хөгжлийн тухай өгүүлэх хэд хэдэн номын зохиогч Жастин Поллард, Хавард Рид нарын түүхчдийн тэмдэглэсэнчлэн Александрия болвол ертөнцийн түүхэндх оюун санааны хамгийн агуу том уурхай байлаа гэж үзэж байгаа. Чухамдаа энэ их хотод л орчин цагийн гэгдэх бүх одоо юмны суур бит бусаар буюу оюун бодол үзэл санааны хуваар тавигдж эхэлсэн байдаг. Идүүгээ цагийн бид эртний Александриагийн гэрэл цамхаг, номын сан, музей зэргийг онцгойлон биширч магтан дуулдагч угтаа анхны дүр зураг ерөнхий төлөвлөгөөнд нь л уг хотын орчин цагийнхны аж байдал ахуй соёлд нөлөөлсөн гол хүч оршиж байлаа. Хотын гол зургийг гаргасан уран барилгач, демократ, хувийн болон олон нийтийн барилга байгууламж, үзүр цэнгэний болон ёслол хүндэтгэлийн өргөө цаашлаад бүр тэнгис далаа хийгээд хуурай газар хоорондын уялдаа холбоо харилцан хамаарлыг сайтар бодолцсон зохион байгуулалтаа хийсэн нь тухайн цагта огт үзэгдээгүй шинэлэг арга барил байсан баг.
Сонирхолтой нь демократийн онцгой мэрэгэн санаа шинэ хотын анхны чулуу тавигдахаас өмнө салхинд хийсгээд өгсөн гэдэг. Ирээдүйн их хот барьж байгуулах бүхнээ газар дээр тэмдэглэхэд нь түүнд тусгай будаг шохоо гэхэр зүйл ерөөсөй байхгүйсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн юу хэрэгэлсэн бэ гэхлээр тариа будаагаар тэмдэг тавьж тариа ингээ газараар ингээ цацшин гэсэн үг шүү дээ. Тэгээ газараар нэг тариан түрүү ингээ асгасныхаа дараа тэр бүх зураас тэмдэглэгийг те туслахууд нь ингээд нягтлж нарийн хэмжээс хийж амжаагүй байхад нь тэнгисийн шувууд сүргэлэн бууж өнөөх тариаг нь тоншоод үүнийг муугийн ёр гэж үзсэн демократ болон түүний нөхөд хааны нэртэй хот байгуулахыг бурхад таалахгүй байна хэмээн ихэд төгссөн айсан байгаа байхгүй. За нэгнээсээ л ахуулаад ингээ өндөс суурийг нь тавих гэдэг зургийнхын ажил хийж байгаа энэ үйл явдал дээр л хүртэл шувуу ингээд орж ирээд те бүгдийг өрн таран хийж байгаа энэ үйл явдал нь хааны нэрээр хот байгуулах гэж байгаа энэ зүйл бол энэ Тэнгэрийн санаа биш ээ гэдэг ч юм уу те. Ер нь бол энэ муу ёройна гэж үзсэн байгаа юм. Гэтэл Александр хааны төлөөлөгч төрийн их зүнчийн мэрэг төлгөнд дээрх явдал нь сайнны дохио. Залуу Александр цаг нь ирэхээр бүх дэлхийг эзлэн иргэшээхийг бэлэгдсэн дохиолол хэмээн буусан гэдэг. За ингэж буусны үндсэн дээр ер нь бол Александр хот гэдэг зүйлийг байгуулахад ямар ч асуудалгүй гэсэн санааг л гаргаж ирж байгаа байхгүй. Ингээд удалгүй хотын барилгын ажил эхэллээ. Александр хааны орд харш Грек болон Египт бурхтад зориулсан сүм дуган агора буюу аливаа чухал үйл явдлыг үер ард олны одоо хуран чуулдаг энэ талбай гэдэг ч юм уу болон хуурдаг худалдаа зээлийн газар иргэдийн аж төрөх ердийн сууц бэхлэлтийн цайз хэрэмгээд ер нь юм бүхэн нэгэн зэрэг баригдаж эхэлсэн байгаа юм. Холцоорнд яг юу хэрэгтэй тэр бүхэн л энд ингээд шийдэгдээд явсан гэсэн. Нийл мөрнөөс татсан сувгууд төв гудамж дагсан ундны усны зөвхөн хөрөнгө чинэтнүүдэд зориулсан цоонгууд ч бас тавигдсан байгаа. За тэгэхээр тухайн хотын элит давхарга буюу хөрөнгө чинээтэй өндөр албан тушаалтай эдгээр хүмүүс нь бол тусдаа бас ундны усны сувгтай байсан гэдгийг давхар эндээс харж болж байгаа. Энэ нь өөрөө хот суурин гэдэг газар бол нийгмийн давхарга гэдэг зүйлийг хамгийн томрон харгалж чаддаг зүйл гэдгийг харуулж байгаа тийм. За демократийн гаргасан Александриагийн зураг төлөвлөгөө нь нэг талаараа хуулбар байлаа гэж. Тэрээр Афины бомб хот Пирийг байгуулсан хот төлөвлөлтийн эцэг гэгддэг Хиппотамын одоо шав байсан бөгөөд Александрыг байгуулахдаа Грек хотуудын уламжлал хэв загвараас нь санаа аваад түүнийг Александр хотод шингээсэн байгаа. За Аристотелийн тодорхойлсноор Хиппотам бол хот суурин барьж байгуулах үйлийг урлаг болгосон гавьяат юм. Тэрээр хотын бүтээн байгуулалт гээч нь ганц барилга байшин биш. Аливаа хотын төлөв зургийг гаргах хэмбугаач суурьшмал иргэншлийн хойштын ирээдүйг бодолцож улс төр хийгээд нийгэм соёлын хөгжлийг нь чухалчлах хэрэгтэй гэж үздэг шавнартаач ингэж сургадаг байсан. Харин түүнийхэн шав нь Александрийн хотыг байгуулахдаа хэр хэмжээний өөрийн ур чадвараа гаргах болоо гэдгийг энд бас давхар харж болж байгаа байхгүй юу. За хоёулаа хамтран ажиллагч танилцуулах уу. За тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Улаанбаатар гурил гэр бүлийн сонголт Улаанбаатар гурил компани маань ивент тэтгэж ажиллаж байна. Тэгээ 25 жилийн түүхтэй одоо ийм олон алтан оноон дээр суурилтэй өнөөдрийн бас энэ одоо гайхалтай стандартыг үзүүлж чадж байгаа газар юм аа. За эднийх бол 7 төрлийн гурилтай. Төрлүүд нь дээд гурил, 1-р гурил, 2-р гурил, хэвэгтэй, бүхэл үрийн, эрүүл мэндийн, овёстой гэсэн ийм олон сонголтуудаас та бүхэн маань сонгох боломжтой. За гурилын үйлдвэрүүд бол одоо бусад үйлдвэртэй харьцуулахад цэвэр усыг 12 дахин ингэж бага зарцуулдаг. Энэ одоо маш чухал байгаа дээ. Эрчим хүчийг 25% бага хэрэгэлдэг. Байгаль орчинд ээлтэй, орчин үеийн юм цогц үйлдвэрээ. Тэгээ Туркийн Alapala компани нь дэлхийд тэргүүлэгч гурилын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн олон оронд үйлдвэрээ суурилуулсан байдаг. За энэхүү Улаанбаатар гурил брэнд нь Монгол улсын гурилын зах зээлийн 30 гаруй хувийг дангаараа ханган ажиллаж байгаа. Үйлдвэрийн хүчин чадал, борлуулалтын цар хүрээ, брендийн нэр хүн дээрээ үндэсний хэмжээний одоо томоохон үйлдвэрлэгч болж чадсан. Тэгээд нөгөө гадна дотн одоо олон жил амьдэрсэн хүмүүс ч юм уу ирээд нэг Улаанбаатар гурилаараа хийсэн сайхан бозаа идэхэд бас цаанаа л нэг одоо нэг юу гэдэг юм бэ тийм сайхан Монгол их орны хөрсөнд ургасан энэ гурил одоо хэрхэн өөр хамттай байдаг вэ гэдгийг бас мэдэрдэг одоо ийм том компани байна. Тэгээд эдний одоо бүтээгдэхүүнүүдийг хаанаас авах вэ гэхээр
бүхэл том зах худалдааны төв сүлжээ дэлгүүр, гэрийн дорох хүнсний дэлгүүрээсээ та бүхэн маань авах боломжтой. За эдний Facebook хаягийг дагаад авбал та бүхэн маань илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах бах. За Улаанбаатар флор гэд бичээд дагаад аваарай. Тэгээд нэвтрүүлгийн минь ивент гэж археологийн одоо нууцад нэвтрүүлгийг ивент гэж хамтарч ажиллаж түгээн дэлгэрүүлэх тусалдаг. Танай хамт олонд маш их баярлалаа. За маш их баярлалаа. За Хипподемийнхаар бол хотын гудамж талбай гэдэг бол ердийн байшин сууц одоо ингээд дэлгүүр хоршоо төвлөрсөн газар бус харин суурин амьдралын засаг захиргааны гол нэгж байв. Демократч мөн адил ийм бодолтой байсан нь гарцаагүй. Тэрээр хотын төв гудамж замуудыг тэнгис тийш сунган Парос арлын их газартай холбосноос гадна одоо энэ 200-аад метрийн өргөн хуурай одоо газрын гүүрэн энэ дамжуурга барьсан байгаа байхгүй. Тэр нь болохоор тал талаас нь хөлөг онгоц зав ирж зогсож болох хоёуч том бомб үүсгэж барьсан. За энэ нь Александрыг жинхэнэ хотын зэрэгт хүргэсэн цогц байгууламж байлаа гэж. За тэгээд энэ тэр бомбт бол одоо нэг том бомб байгаа даа шүү дээ. Гифтастатион гэдэг. За энэ бомбт бол бомбыг бол гэрэлт цамхаг сахин хамгаалсан. Цамхаг хүрэх гүүрэн зам нь шуудхан хотын төв рүү хөтөлдөг ийм сайхан зохион байгуулалт цаг үед бол Александраас өөр хаанч байгаагүй гэж байна. За уг хотын аль давуу гэсэн бүхэн Грекээс үүсэлтэж сүндэрлэн болсон бүхэнд нь Египтийн нөлөө бас шингэсэн байдаг. Үеэс үед дамжин ирсэн Александр хааны алтан хайрцагны домог гэдэг бол тэр чихтэй бодит түүх байх боломжтойч хот байгуулах газрыг сонгоход Египт хавийн газар орныг сайтар таньсан эрдэмтэн мэрэгдийн мэдлэг туршлага нөлөөс нь маргаангүй. Александрийн хот бол тэр хүртэл гадаад ертөнцөөс ангид тусгаар байсан Египтийн дотоод хаант улс Грек болон газар дундын тэнгисийн арлууд болон зүг зүгийн улс гүрнүүдийн дунд өргөжин тэлсэн худалдааны гол зангилаа бүсэд байгуулагдсан нь яавч тохиолдол биш гэж байгаа байхгүй. За энэ нь өөрөө буцаагаад Александр хотыгоо тийм том нөлөө бүхий хот болоход нь нөлөөж чадсан байна. За газар дундын тэнгисийн байршлаас нь шалтгаалan Александрагийн замууд тэнгисийн салхины эргэлтийг тооцоолсон эрс гинтийн эргэлттэй барилга байгууламжууд нь өрн дорны уран барилга дүрслэх одоо урлагийн хамгийн одоо ингээд чадамжтай гэх юм уу хамгийн одоо юм гоё хэв маягийг хослуулсан байдаг гэж. За эртний гэрэлт самхуудыг 8 талт хан туурганы загварч мөн ч уг хотоос одоо ихтэй юм гэж. Энэхүү хэв маяг удалгүй Египт даяар түгэн дэлгэрч хожимо Кристофер Вернигийн зураг төслөөр бүтсэн Британий хэдэн 10 сүмийн загвар хийцэд ч хүртэл нөлөөсөн гэж үздэг. Александрагийн эд баялаг нэр хүнд өсөхтөө хамт хамгийн гоцгойд бүтээн байгуулалт нь болох музейнх нь хөгжлөнж бас оргилдоо хүрсэн байдаг. Музей гэдэг үг бол мууза буюу охин тэнгэр сахиулсан шүтээнүүдийн сүм гэсэн утгатай үгнээс үүссэн билээ. Александрагийн музей нь цаг үеийнхээ эрдэм мэдлэгийн огт ээжс оргил бүтээл бүрээс сорчлон хураасан гайхамшигт үзүүрийн өргөө байхын сацуу дэлхийд хамгийн том тооцогдож байсан доторх номын санд нь хотын бомтод зангууга хайсан хөлөг онгоц бүрийн тээж ирэх ном судар болгоныг нь авч хадгалдаг байснараа онцлогтой. Харамсалтай нь Агуу Александр хаан энэ бүх гайхамшигыг тэр бүхэл өөрийн санаачилсан их хотоо бүрэн гүйцэд баригдахыг ч үзэж чадаагүй таалал төгссөн. За Демократийн 10 буудаагаар тэмдэг тавьсан газраа одоо шавар одоо ингээд чулуу зөөж эхэлсэн дараахан залуу хаан Египтийн баруун хязгаар дахь элсэн цүлийг зорж Сива хэмэх газрын зүнчтэй уулзахаар явсан гэдэг. За тэндээсээ Перс энэтхийг дайлахаар мордсон Александр 10 хүрэхгүй жилийн дараа Вавилонд тэнгэр тальсан байдаг. Түүнийг Египт дэх төр улсыг захирч үлдсэн Птолемийн жанжин хаантны цогцыг өнөөгийн Грекийн хойд нутаг буюу төрлөх Македонд нь нутаглуулахаар авч явах үед замаас нь хулгайлж Александрад аврах том сувраг дотор бунхалсан гэдэг. Энэ нь Александрийн хотын эрх мэдлийн төлөөх тэмцлийн талбар болдог сул талынх нь нэгэн хар бараанд түүх юм. За Птолемей бол агуу их байлдан дагуулагч хааны бунхныг хараан доороо байлган өөрийгөө түүний хууль ёсны залгамжлагч болохыг хүн бүрээр хүлээн зөвшөөрүүлэхийг санаархсандаа ийм алхан хийсэн байж магадгүй гэж судлаачид таамагладаг. Гэхдээ түүний засаглал доор хүртэл Александрагийн ахуй соёл төдийлөн өөрчлөгдөв юм. Полис буюу Грек загварын хот суурингуудад иргэн бүр нь өөрөг хүлээдэг.
хотынхоо бүтээн байгуулалт бүрт гар бие оролцдог. Захирагчийнхаа гаргасан дүрм журмыг үг дуугүй дагаж мөрддөг зарчимч те одоо ингээд тус одоо хотод ч үйлчж байсан. За тэгэхээр үйлчилж байгаа энэ зарчим нь ирсэн бөгөөд үүнтэй хамт иргэдийнх нь эрх чөлөөг хүсэмжилсэн өөмэн бужигнаатай он жилүүд бас те энэ түүхийг бас баяжуулдаг гэж үзэж болж байгаа юм. За Александрийн хот нийтийн тооллын 4-5 дугаар зуунд дундад зууны үед улс төрийн өөрчлөлтөөс шалтгаалan эдийн засгийн болон улс төрийн хувьд чухал байр сууриа хэсэг хугацаанд алдсан байдаг. Византийн засаглалын үед худалдааны гол төв хэсгээр байсан ч 641 онд Амар ибн ал-Асин гэдэг хүний удирдлагын доор арабууд Египтийг эзэлснээр тэдний засаг захиргааны төв нь Каир болон хувирсан. Энэ нь Александригийн түүхэнд томоохон өөрчлөлт авчирсан үйл явдал болж байгаа. Хотын том одоо төв хот гэж явж исэн бол одоо хот гэдэг зүйл бол Каир хот руу шилжиж байгаа юм. Хожим Мухаммед Аль Паша 1820 онд л сая нэг нийл мөрний сувгаар хотыг холбосон нь Александрийг эдийн засаг болон соёлын хувьд ч ахин нэгэнтээ сэргэж босхийг эхлэл болсон байдаг. Улмаар 1854 онд Каирта төмөр замаар холбогдсон нь Африк төв дотроо хамгийн анхны төмөр зам болж хотын хөгжил, худалдаа арилжааны эргэлтийг нь эрчимжүүлж эхэлсэн. За энэхүү сэргэлтээр Александрийн хот газар дундын тэнгисийн чухал бомб болон дахин өргөцсөний дээр Египтийн гадаад худалдааны дийлэнх хувийг хариуцсан стратегийн төв зэг болон хувирсан байдаг. Түүхэн уртад эрдэм мэдлэг, авьяас бэлэг, бүтээн байгуулалт, урлаг соёл, эдийн засаг, улс төрийн төв байсан энэ хот сая хүний цус урссан дайн дайжин, зөрчил мөргөлдөөн, байгалийн гамшигч мөн тойрч гараагүй. Шаван тавигдахаас ердөө 200 жилийн дараа л Александрия тулааны талбар болон хувирсан байдаг. Нийтийн тооллын өмнөх 2-оос 1-р зуунд Птолемийн гүрний хаанчлалын үед хотод дэгдсэн иргэний дайны хүлд Александриагийн олон барилга тэр дундаа алдарт номын сан хүртэл гал дүрдэн суйцсан байгаа. Харамсалтай гоос тийм бүхэл бүтэн номын сан. За Клеопатрагийн хаанчлалын жилүүдэд ч Александрия хот бол соёл ертөнцийн анхаарлын төвд орж ирсэн. Клеопатра бол Ромын Цезартэй эвсэж дараа нь бол Марк Антониоттой холбоо сүлбээ тогтоох үед Александрийн хот улс төрийн ширүүн тоглолтын талбар болж энэ үед л Ромын арим хот руу шилжин ирж бомбд орчимд тулаан эхлэхэд хүмүүс эх орноо гэр орноо эх орноо ер нь бол хотоо гэсэн үг шүү дээ орхин дөрвж байсан гэдэг юм гонигт төх байгаа. За дайн тулаанаас гадна байгалийн гинтийн гамшиг нүүрсэн нь цөөнгүй. Нийтийн тооллын өмнөх 362 оны хүчтэй газар хөдлөлт Александрийг бараг л газрын хөрстөө тэгшлэгээ шахаж олон барилга байшин нэгэн зэрэг нурж бомб руу түрэн орж ирсэн далайн ус эргийн тосгонуудыг хуу хамсан гэдэг. Далаачдын аврал хотын бахархал болсон Паросын цамхагч 8-аас 14-р зууны хооронд болсон хэд хэдэн хүчтэй газар хөдлөлтийн улмаас суураараа ганхаж оройн цуурч хугаран унаж байсан гэж байна. За газар хөдлөлтийн дараах он жилүүдэд цамхгийн үлдсэн хэсэг хүртэл нурж суйцсан далайн эрэгт унсан хэлтэрхийнүүдийг нь хожим мамлюкуудын үеийн Кайтбай бэхлэлт барихад ашигласан нь хачирхалтай түүх гэж байна. За энэ мамлюкуудын үе гэдэг нь болохоор яг 1250-ад оны үед гарч ирж байгаа үйл явц аахгүй юу. За тэгээ яг Каир хотод нөгөө Кутуз султан энэ монголчуудын түүхтэй нэлээд холбоотой. За тэгээд Кутуз султаныг бол Хөлөг хааны үед монголчууд байлдан эзлэхийг төлөвлөж исэн боловч одоо яг 1260 онд бол Монголын түүхэнд хад хол болсон жил байдаг. За тэгээд хувлаа ариг бүх хоёрын тэмцэл, бэрх, хүлээгүй хоёрын хоорондох тэмцэл энэ бүхтэй холбоотойгоор мамлюк цэргүүдэд Хятбугч анжим 1260 онд ялагдсан байгаа байхгүй юу. Хэрвээ энэ амжилттай болоод цаашаа явсан бол монголчууд Каир хотын дараа Александр хотыг бас эзлэх боломж байсан байгаа. За тэгэхээр Александр хотод монголчуудын нөлөөч гэсэн ямар ч юм манайхан бол номын сангийн шатаачаагүй л юм. Хүрээд явахсан байгаа юм. За тэгэд ер нь бол дайн байлдаан гэдэг зүйл бол өөрөө бас цаана эрсдлээгүй өндөртөө л дөө. Ялангуяа одоо монголчуудын байлдан дагуул ч гэсэн монголчууд нөгөө Багдад хотын номын санг шатаасан гэдэг юм гарч ирж байгаа юм Номын сан гэдэг бол тухайн улс орных нь өөрийнх нь тэр соёл иргэншлэг гэдэг зүйл байгаад байгаа. Тэгэхээр энэ бол бас нэг авч гээхийн ухаанаар ойлгох зүйл байгаа байхгүй юу? Миний хамгийн гол хэлэх гээд байгаа санаа маань өнөөдрийн бидний ярьж байгаа Александр хот руу монголчууд ч гэсэн бас харж исэн шүү гэдэг зүйлийг хэлэх гээд байгаа. Энэнгүүр дамжаад дахиад цаашаа явсараад Европ руу нэвтрэх гарцуулж өгөх байхгүй юу? За тэгээ газар хөдлөлт
болвол тэ ерөнхийдөө бол нэлээд том сүйтгэл авчирсан. За Александрийн хотод бол үзэл санаа, шашин сурталын төлөөх тэмцэлж удаа өрнөсөн байдаг. Платон одоо Аристотелийн сургаалыг зааж математик, одон орны талаар лекц уншдаг Авиас бэлэгтийн Кипития гэдэг бүсгүй байсан байгаа байхгүй. За Кипития гэдэг бүсгүй бол яг нэг хуучин одоо ингээд юу баримталдаг, хууч одоо ёс заншлыг баримталдаг тий. Тэгсэн мөртөө Платон, Аристотель гэдэг энэ хүмүүсийн сургаал, математик гэл айгүй том эрдэмтэн хүн байгаа байхгүй. Тэгэхээр энэ эрдэмтэн хүнийг эртний Грек Ромын уламжлалыг дагагч одоо ийм хүнийг болвол шинжлэх ухаан одоо соёлын уламжлалыг хамгаалагч одоо ингээ өв тээгч гэсэн үг байгаа байхгүй. Энэ тухайн үед бол одоо ингээд маш ховор хүн. За энэ хүнийг улс төрийн тэмцлийнхэн төлөө 415 онд олонний өмнө зодож занцсан хороос нь маргах аргагүй бас эмгэнэлт түүх байгаа. За тэгээд ер нь цаашаага явах юм бол энэ улс төрийн үзэл баримтлалын үүднээс одоо ингээд тэр эрдэмтэн эмэгтэй хүнийг хороочж байгаа үйл явдал болоод шүү дээ. За дараагийнх нь болохоор Османчуудын одоо үед бол Османчуудын үед хот улс төрийн төв гих чухал байр сууриа алдсан тул далайн эргийн бомбыг эргэтэн дархнууд хамгаалж харж хандхаа болсон. Үүнийг далимдуулан далаан дээрмчид бараа таваараас эхлээд ойролцоох одоо хот суурин газар энэ газрууд руу довтлон орж өнгөтэй өөддөг гэсэн юм болгоныг нь хуу хамаад ер нь томдог хүн одоо хүнд одоо хүчирхийлэл одоо юу байд юм бэ энэ бүх зүйлийг үзүүлдэг нэг хэсэгтээ бол ийм эмх цамрааг байсан байгаа юм. За 19-р зууны төгсгөл үед бол Египтийн үндэсний хөдөлгөөн өрнөхөд Европын хүчнүүдийн анхаарал Александриад дахин нэг удаа төвлөрсөн байдаг. 1882 онд Британий хөлөг онгоцууд хотын бомбтод нэг доор ингээд цугларч хагаад бүгдээрээ хотын бэхлэлт рүү нэгэн зэрэг гал нээсэн байгаа байхгүй юу. Бөмбөгд гэсэн үг шүү дээ хөлөг онгоцоор одоо бөмбөгдөж штэ. Энэ нь Александриагийн түүхэнд хороолууд бомбын зарим хэсгийг үнсэн товрох болгосон тул дахин сэргээн босгоход хэдэн 10 жилийг зарцуулахаас өөр аргагүй хүрсэн байдаг. 20 дугаар зууны үед Александрийн хот бол стратегийн хувьд Тэнгисийн гол бомб болж Их Британи болон түүний холбоотнуудын хөлөг онгоцууд төвлөрөх зангилаа цэг болсон түүхч бий. Саяхны үйл явдлаас сөхөхөд одоогоос ердөө 14 жилийн өмнө Александрийн хот уймын самууны хүлд дарагдаж ер нь бол том одоо уймын самуун эхэлсэн байдаг гэж үздэг. За хоёлаа ахаад хамтран ажиллагчаа танилцуулах уу. За тэгээ эдний нэг номын сан гэдэг байгаа нь болохоор акцент өгöd байгаа нь болохоор одоо дэлхийн бүх мэдлэгийг одоо тухайн цаг үедээ нэг дор цуглуулах юм зорилготой. Тэгээд нэг усан онгоц бүрээс номыг ингэж хуулбарлаж авдаг гэдээ багш маань сая ярьсан тий. Энэ бол ингээд бас их одоо маш чухал юм одоо одоогоор ярих юм бол нөгөө Википедиа шиг тийм зүйл тэр их мэдлэгийг дэлхийн бүх мэдлэгийг цуглуулж исэн ийм газар гэдэг нь их сонирхолтой. За нэмэх нь одоо нэг Александрийн гэрэл цамхаг гэдэг нэг бомбыг гэрэлтүүлдэг байсан цамхагнаас дэлхийн 7 гайхамшигын нэг гэдгээрээ бас сайхан байна. Тэгээ 3 дугаар гэх юм бол одоо нэг орчин үеийн хотын үндэс буюу одоо тэр зохион байгуулалтаа одоо Гомбогийн маань өгж байгаа зургууд дээр харж байхад нөгөө нэг Өсгөл аймгийн мөрөн сумыг ингээд нөгөө зорцсон юм шиг дахин төлөвлөсөн байсан гэдэг одоо тэрийг энэ цаг үед ингэж хийсэн одоо гих зэрэг мэдээллүүд нь бас үнэхээр их сонирхолтой байлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Future of Lifestyle Tokyo аппликейшны ивент тэтгэж ажиллаж байна. Токиотой жолоочд маань он дуустал Токиогоор зогсоолын төлбөрөөр төлөх бүртээ 10% хөнгөлөлт, дата арих, топ моторс үйлчилгээний хөнгөлөлт, power bank түрээслэх эрхүүдээ сонгож авах юм боломжтой юм байна. Нэр Токиогоор яг юугаа төлөө яваад байгаа 10% хөнгөлөлтөө өөрөө мэдэхгүй яг аваа яваад байгаа юм байна шүү дээ. За мөн Петровис Сод Монгол, M-Oil, Eco-Oil зэрэг шатхан түгээхээр станцуудаар үйлчлүүлэхдээ Токио кредит ашиглан төлбөрөө зээлээр төлөх боломжтой. Тэг энийг яг бас мартаж аваад байгаа юм биш үү? Та бүхэн маань бас марталгүй те Токиогоор төлбөрөө ингэж зээлээр бензинаа бас аваарай. Тэгээ зөв зүйлдээ хэрэгтэй үедээ юм ашиглах Токио кредит гэдэг маш гоё юм үйлчлэг байна. Тэгээ Токио кредит үйлчлэгийг ашиглан бүх супермаркетууд болон шатхан түгээх станц зэрэг Токио Pay нэвтэрсэн 2000 гаруй байгууллагуудад ашиглах дижитал зээл юм аа. Тэгээд бэлэн мөнгө болгон гарах бол боломжгүй. Тэг мэдээж одоо нөгөө шалтгаан нь хэрэглэгчдийн шаардлагагүй зүйлд мөнгө өрөхөөс сэргийлэн яг хэрэгтэй зүйлдээ бензин шатхундаа гэх юм уу одоо ашиглах юм боломжийг бүрдүүлсэн 100% дижитал зээл юм аа. Тэгээд машинтай хэрэглэгчид зогсоолын төлбөр, татвар торгуул, даатгал, цахилгаан машин цэнэглэх зэрэг бүх үйлчилгээг нэг дороос Токиогоос авах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Токио цэг юм гээд та бүхэн маань аваарай. Тэгээд нэвтрүүлгийг ивент тэтгэж хамтарч ажиллаж шинжлэх ухааны танин мэдхүйг төвөнд дэлгэрүүлэх үст гар бие оролцож байгаа. Токио аппликейшнийхаа хамт олон шинэ оны ментөргийг та бүхэнд их баярлалаа. Токио аппликейшн яг яалчгүй айгүй олон удаа
ивент итгэхэд явж гин. Тэгээд энд нь бас маш их баярлж гин. Надад бас нэг холбогдсон байхгүй таа ингээ манай нэг энэ үйл ажиллагаанд ирээд нэг лекц орох боломжтой байна уу гэдэг. Уушлаараа Tokyo аппликейшнийханаасаа тэг уушлалт хүсэж гин. Агиух ажилтаа байгаад учраас нөгөө завгүй гэд хэлчихсэн. Одоо нэг холбогдох юм бол нэг бодож үзнэ яаж хийж байгаа те. Багш яалч завгүй яваад. Айгуу гоё юу юм бэ л дээ. Ингээ манайх хамт олноороо танаас ингээ нэг юм сургалт авах гэсэн юм а гэж байгаа байхгүй. Нэг юм хамт ингээ нөгөө компани нэг ингээ уур амьсгал байгаа шүү дээ. Тэрэн дээр нэг сургалт авах гэсэн гэхээр би за өстой би 12 сард бол үнэхээр амжихгүй байна гэд хэлчихсэн. Харамсаад байна тэрэндээ бас. Цаг зав байхгүй ч гэсэн харамсаад байна. Тий. За хоёул нэвтрүүлгийн үргэлжлүүлээ тий болох хаа. За. За баярлалаа Tokyo аппликейшнийхаа. За Арабын ертөнц шүү дээ тий. За тэр дундаа ойрох дорнодод бүр одоо ингээд хойд Африкийн орнуудад араасаа дуудуугаа авалцсан гарсан хувьсгал Александрийн хотод ч одоос өрнсөн. Түүхэнд Арабын хавар нэрээр үлдсэн тий өөрчлөлт шинжилтийн төлөөх энэхүү эсэргүүцэл тэмцэл Каир хотод Тахририйн одоо талбайд эхэлсэн бөгөөд улмаар Александриад ч одоо халдварлаад хотын гол гудамж одоо Корнишийн эргээр мянган иргэн цугларч дарангуйлын эсрэг тэмцсэн. Өдгөө 5 сая хүний гэр орон болсон шинэ Александрия Египтийн 2 дахь том хотоос гадна хамгийн том бомб болон хувирсан тий. Суэцийн сувгаар дамжин газрын тос, байгалийн хий болон бусад бараа тээврийн чухал цэг болсон Александрия эртний түүх, те агуулсан соёлын үйлхий төдийгүй аж үйлдвэрсэн хот болж одоо хөгжиж чадж байгаа. Чадсан хот байгаа байхгүй юу? За исламын шашны сүннит урсгалыг шүтдэг арабууд одоогийн Александригийн оршин суугчдын дийлэн хэсгийг эзэлдэг. Гэхдээ энэ их хотод Палестин, Ливан, Сир, Ливи, Судан, Копт, Грек, Перс, Орос, Армен, Итали, Британи, Франц, еврейчүүд хаяа нийлэн амьдарсаар ирж байгаа. Энэ олон одоо гээд үндэстэн энэ одоо олон хүмүүс угсаа гаралтай хүмүүс нэг доор амьдардаг гэхээр бас бахархаас өөр аргагүй байгаа те. Газар дундын тэнгисийн эрэг даган үргэлжлэх наран шарлагын газрууд тэнгисийн зөөлөн давлгай, дулаан уур амьсгал, орчин үеийн барилга байгууламж, олон шашин шүтлэг, урлаг соёл гээд юм бүхэн зэрэгцэн орших дүүргүүд хизээнээс нааш эрдэм мэдлэгийн үлгий байсныг нэхэн сануулах шин номын сан гээд нүд хужирлах, зуулчдыг татах зүйл энд ерөөсөө мундахгүй олон байдаг. Орчин үеийн Александригийн тухай ярихад алдарт номын сангаа дахин амьлуулсан тухай нь зайлшгүй онцлох шаардлагатай байгаа. 2002 онд нээгдсэн Александригийн номын сан нь эртний уламжлалыг хадгалсан дугуй хэлбэрийн хийцлэлтэй 1 сая гаруй номтой одоо музей, эрдэм шинжилгээний төвд олон улсын эрдэмтэн судлаачдын уулзах, учрах цэг болсон. За энд л нөгөө эрдэмтэн судлаач нар маань уулзаж суугаад цэц булаацалдах нэг нэгнээс мэдээлэл авах ийм боломж бүрддэг байгаа байхгүй. 1777 онд ердөө 6,000 хүнтэй байсан Александрия хот одоо Египтийн эдийн засгийн хамгийн чухал цэг болж бомбтороо автомашин, газрын тос, цемент, металл, мод, үр тариа зэрэг бараа бүтээгдэхүүн тээвэрлэхээс гадна улс орныхоо газрын тос боловсруулах, металлург, нэхмэл, арьс ширний үйлдвэр, хөлөг онгоцны засвар зэрэг олон салбарын төв болоод байгаа. 6,000 хүнтэй байсан хот одоо бүр ийм том аж үйлдвэрдсэн хот болж хувирж байна гэдэг санааг хэлээд байна шүү дээ. Тэгээ саяны одоо энэ хэлж байгаа зүйлд бол газрын тос боловсруулах металлург, нэхмэл, арьс ширний үйлдвэр гэл ингэж ярьж штэ. Энийг одоо манай Монгол ч гэсэн ингээ хэрэгжүүлэл яваад байгаа штэ. Хэрэгжүүлж байгаа Монгол одоо дархны төмөрлөгийн үйлдвэр, нэхийний үйлдвэр, одоо арьс ширний үйлдвэр барих том үйлдвэр барьж байгаа гэсэн тэр нь одоо яг одоо хизээ ашиглалтанд орох юм бол ямар тач 2002 оны сонгуулиар бол арьс ширний үйлдвэр байгуулна л гэд хэлжсэн. Зөв энд би зүгээр энд хот ингэж хөгжөөд байна. Гэтэл Монголд өнөөдөр нөгөө өхрийн шир 1000 төгрөг болсон байгаа байхгүй юу? Зөв 1000 төгрөг гэдэг чинь нэг бох хөрөхгүй байгаа шүү дээ. Өхрийн шир шүү дээ. Гэтэл зүгээр хоньны нэхийгэр гэдэг ч юм уу $1000 цүнх хийж чадаад байна шүү дээ. Тэгэхээр тэр арьс ширний боловсруулах үйлдвэр тэр газрын тос бид нар хизээ ингэж бензиндээ ойчрлохгүй байх юм бэ гэдэг энэ бүх зүйлийг бас цаагаараа энэ хотын түүх бас хэлээл байгаа байхгүй юу? Зүгээр яг авч гээхийн ухаанаар ойлгоход ч энэ талаар ер нь дараа нэг тусдаа юм ярих юм. За аялал жуулчлалч хотын эдийн засгийн нэгэн чухал тулгуур газар дундын тэнгисийн эрэг дагуух, наран шарлагын газрууд, түүхэн дурсгалт барилгууд, орон нутгийн өвөрмөц соёл нь жуулчдыг тацаар байдаг. Сан одоо Степано, Шатби, Клеопатра, Мотаза гэж зэрэг ингээд эрэг дагуух одоо наран шарлагын газрууд нь хамгийн алдартай
цэгүүд гэж байгаа байхгүй. Орчин цагийн Александрийн хот нь бол боловсролын төв юм. Александригийн улсын их сургууль 1938 онд байгуулагдсан бол Арабын академи, Францын ахлах их сургууль, Александригийн инженерчлэл, технологийн дээд сургууль, Парос их сургууль зэрэг олон байрлал хот үйл ажиллагаа явуулж байна. Мөн Франц, Их Британи, Америк, Герман зэрэг хувийн коллеж, сургуулиуд Александрад байрлаж олон улсын боловсролын орчинг бүрдүүлэх энэ таата нөхцөл бүрдүүлсэн хот. Хотын тээвэр дэд бүтц нь орчин үеийн 90 зууны шаардлагад нийцэж хоёр олон улсын нисэх онгоцны буудал нь хотын төвөөс зүүн баруун тийш байрладаг. Ээл нуусаа нисэх онгоцны буудал нь хотын төвөөс 7 км. Харин Боргел Араб нисэх онгоцны буудал нь болохоор 40 км-т байрладаг. Бөгөөд жилийн турш сая жуулчдад үйлчилдэг. Үн удаан жил далаачдын зүг чигээ олох баримжаа болсон хожим нуран унсан эртний түүхэн гэрэл цамхаа хотынхан болон Египтийн албаныхан сэргээн босох төслийг 2015 оноос хойш хэрэгжүүлж байгаа. За нөгөө түрүүн байрлагт ашигласан ш нь мамликууд чинь тий. За энэ бүх сэргээн босголд бүтээн байгуулалт, үйлдвэржилэлт, хөгжил дэвшил хотыг орчин үеийн үед ингээ хөгжүүлэх шил тойл болсон их дэлгүүр олон одод жочд буудалтай болгох өргөн далаацтай ажлын нэг хэсэг юм байна. Гэхдээ үүнийг зарим хүмүүс бол яривхтай, бүтцтэй, амаргүй зохион байгуулалттай түүхэн хотын соёлын асар их баялаг өвийг үгүй хийх алхам гэж үзэж бас ингээ дурамчхан байгаад байдаг байхгүй. За хотын түүх улс төр судлаач Египтийн эрдэмтэн Амро Алигийн хэлснээр энэ цагийн шийдвэр гаргагч эрхмүүд Александригийн эртний гэрэл цамхаг дээр байсан бичээсийг тайлж унших хэрэгтэй юм аа. Александр хааны Паросын ирэг дээр зогсоод шинэ хот байгуулахаар эргэлт буцалгүй шийдсэн мөчөөс олон жилийн хойно 2 дугаар Птолемейн үед боссон Тэнгисийн ирэг дээрх тэрхүү гэрэл цамхаг айл эртнээс мөрдөгдөж ирсэн ном ёсоор гарцсан дээрээ Египтийн эхэс дээдэст өргөх магтуу бүхий Египтийн эхэс дээдэст өргөх магтуу бүхий пайстай байсан гэж байгаа. За харин цамхгийн загварыг гаргасан хүн энэ пайсны доор Тэнгис далайг гатлах хүн бүрт зориулмыг гэж бичсэн байдаг гэж байгаа байхгүй. За тэгэхээр энэ хүн бол Сострат гэдэг хүн байгаа. За энэ Сострат бол энэ үгийг нууцаар бичгэлсэн гэж үздэг. За энэ цагаас хойш хот гээч хожим чухам хэн зориулв гэдэг асуулт мөнхийн мэтгэлцээнд дагуулсаар байсан гэж үзэж байгаа. За ингээд Александр хотын тухай ярихад нэг эдий дайны зүйл гарч ирээд нэвтрүүлгээ жаргах юм байна гэж үзэж байна. Баярлалаа. Маш сонирхолтой байлаа. Энэ тухай үг түүх нь бол үнэхээр үн цэнтэй юм, хүн төрөлхтний түүх юм тийм ээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүлийн сонголт Улаанбаатар гурал компани болон Future of Lifestyle Tokyo аппликейшн ивент тэтгэж ажиллалаа. За нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүргэлээ. Студид түүхийн багш Марат хаан, хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллалаа. Дараагийнхаа дугаараар эргэн уулзцаая. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүүг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал ажлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.